5 настай охиныг хойд эцэг нь одоо хүчрхийлсэн жигшүүл гарч за олон нийтийг бол цочролдуулсан шүү дээ. Энэ гэмтэгт Баянзүрх дүүгийн одоо эрүүл мэндийн хангалтын шүүхээс бол шүүгдэг швэд бол 18 жилийн одоо хорихал онгоцлол та. Тэгээд миний хувьд, хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд энэ шийдвэрт бол одоо санал нэгдэхгүй байгаа байхгүй. Хэдийгээр ямар ял оногдуулах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал гэсэн та охин бодоод үстэй 5 настай ийм жаахан нялх амтныг хүчрхийлнэ гэдэг бол энэ хүн адуус байхгүй. Яахаараа энэ хүн адуусныг бид нар хайрлах ёстой. Ийм хүн адуусад тийм ээ одоо байгаа хуулийнхын боломжтой бүх насаар нь одоо хоригялыг оногдуулж юмаар байна шүү дээ. Ингэжж багнасны үгтийг хүчрхийлэх юм бол бүх насаараа хоригддаг юм а. Өөрөөр хэлбэл амьдаараа үгсэнтэй ялгаагүй байхгүй. Ийм л ял шийдвэрлийг оногдуулах юм бол энэ гэмтлийн гаралт бол би буурна гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоогчд буюу улсын хурлын гишүүд хандаж хэлэхэд ийм төрлийн гэмтлэгт оногдуулах ялын доод хэмжээг нэмэгдүүлмээр байгаа. Ийм хүн аратнуудыг хайрлаж толгойг нь илмээргүй байна.